За бүгдээрээ сайн уу? Бүгдээрээ сайн уу? Үзэж байгаа хүмүүс сайн уу? Өдөр яаж эхлэх ёстой юм бэ? За золиот хоёр кафега нээх гээд та бүү юм болж байна. Үзэж тарж байна хэвээр жинхэнэ. Тэгээ ер нь нийтдээ 2 сар гаруй болчлоо. Тэгээ одоо л ер нь та харж байгаагаар л харьцангуй зэгцрээд явж гин. Тэгтэл жижиг сажиг юмнууд манд дуусаагүй. Тэгээд одоо дахиад нэг ер нь 2-7 хоног ихтэй хүлээчих юм бол ер нь бараг нээчих واخа гэж найдаж байна. Тэгээд зөндөөл юм болж байна. Төсөөлөв би ер нь яг ажил эхлэхээс өмнө за нэг иймэрхүү хугацаа ороод энэ дээр иймэрхүү хугацаа зарцуулагдаад ингэндээ тэгэндээ гэд баах юм бодсон байсан боловч ер нь бүх юмнууд хугацаанаас хойшлсон. Ер нь бол би их буруу дутуу бодсон байлээ. Тэгээд ер нь удсан баха. Тэгээ бас нөгөө өөрсдөө хийж байгаа болохоор жоохон ингээ удаан байгаа. Мэдээж олон хүн ороод туршлагатай хүмүүс нь олон хүмүүс ороод хийх юм бол мэдээж удаан биш хурдан хийгээд дуусгаж болно л доо. Гэхдээ тэгээд өөрсдөө хийгээ шийдсэн болохоор жоохон удаашралтай байгаа. Тэгээд эндээс нэг ахтайгаа хамт хийж байгаа юм. Тэгээд ер нь бол гол юмнуудыг манай ах хийгээд тэгээд би ГХУ гэдэг ажил хийж байгаа. Тэр нь гар хөлийн үзүүр гэдэг мэрэгжил юм байлээ. Тэгээд ахийнхаа гар хөлийн үзүүр хийгээл байж энэ да. Тэгэл заримдаа ганцаараа юм хийгээл яг нөгөө заслын баригаад олоод ингээд хийх гэхээр зардлын хувьд өндөр болоодсан байхгүй. Тэнгүүд манай заслын ажил бол харьцангуй нөгөө би чадна гэдэг ажилдаа орох юм бэлээ. Орно гэж хэлсэн надаа. Тэгээ тийм болохоор заавал тийм юм дээр яг мэргэжлийн үнэлс төхрөөд хийх гээдсэн болохоор тэр нь жоохон үнэтэй санагдаад тэгээд ер нь яг мэдээж хурдан явуулахаа бодох юм бол хийлгэсэн нь бол зөвлөсөн л да. Гэхдээ одоо ингээ удаашралтай ч гэсэн үр дүнд нь бол би өөрөө айгүй их юм сурч байна. Би чи ямар ч нөгөө заслын мэдлэг байхгүй. Яг өмнө ганц нэг удаа л ингээл нэг хүн амьтанд туслал юм хийжсэнээс биш. Цэвэр бол ингээл 100% өөрөө би оролцол хийжсэн юм бол байхгүй. Тэгээ гол нь нөгөө үйлчлэгээний байгууллага чинь байнгын л ийм арчилгаа тордлогоо шаардж идэг. Тэгэл олон үйлчлүүлдэг болохоор ингээл юм эвдэрч гэмтэх тэгээл за ер нь ерхий ашигладаг юмнууд маань муудах, илэгдэх гинтийн юмнууд ингээд үүсэх ч юм уу те одоо сан тог захилгаан гэл юм зөндөөл юм байна л да. Тэгээ тэр болгон дээр хүн гуугаад ах чайгу хэцүү байд юм аа. Тэгээ тэрний оронд тэгэл одоо ингээд өөрөө юмаа сурцсан хаана юу хийснээ мэдж байгаа, хаана юу болсныг мэдж байгаа. Тэгэл тийм болохоор ямар нэгэн асуудал гарлаа гэхэд хүн хайж гүхгүй эсвэл нөгөө нэг хийлгсэн хүмүүсээсээ ихе хойноос тэрийгээ яалаа, энийгээ яалаа гэж хөөцөлдөхгүй. Тэр нь айгу амар. Хэрвээ та өөртөө кафе нээж байгаа бол ч юм уу те сонирхож байгаа бол өрсөлдөй зөвлөгөө өгдөг. За бит хоёр ерөөсөө интерьерийн бүтэн зураг гаргаад тэгээд нэг юм нэр мэрээ яг 100% та олоод брэнд бүкээ яг 100% та гаргаад яг хэлсэн юм байхгүй. Тэгэл ер нь бараг л явцын дундаа юмнуудаа олоод ингээл явцгаа. Гэхдээ мэдээж яг анх объект руу орж ирээд бол ерөнхийн нэг зураглалаа бол гаргачихж байгаа. За сандалнууд бол яг иймэрхүү байх юм байна. Ширээ сандал нэг ихний ээлжинд нэг юм байгаад тэгээд энд орж ирж байгаа жижиг тавилгууд нэг юм байна. За техник юм байна. Хүний урсгалны юм байна. Сангаа индустрийн дог цэглэгааны ингэ шийдийгээд бүх юмнуудаа ер нь дотроо зураглаад тэгээд ер нь эхэлсэн баггүй. Тэгээд яг уг нь бол яг бүтэн зураг гаргаад эхлэмээр байсан ч гэсэндээ бит хоёрын дотор ерөөсөө яг юм 100% тай болцсон юм ерөөсөө төсөөлөл яг тэ нэг хүсэж байгаа юм маань ерөөсөө 100% тай гоё гарч ирэхгүй ингээд байгаадсан. Ер нь зөндөө олон ингээд судалгаа хийгээл эндээс янз бүрийн зураг бичлэгнүүд үзээл өөрийн хүсэж байгаа юмтайгаа харьцуулсан юмнууд ингээд хайгаал явсан ч гэсэндээ ерөөсөө л нэг болж өгөхгүйсэн. Угаасаа тэгээ тэрийгээ ингээд хүлээгээд хараа айгу удах гадсан болохоор тэгээ ер нь яг дотроо байгаагаараа шууд туссан усыг тэгэл эхэлсэн. Нэр мэрийн хувьд ч гэсэн яг эхлээд би нэг нэр сонгоцсон байсан байхгүй юу. Тэгээд хоёр нэрний санаа байсан. Эхнийхээгаа яг үхүү яах уу гэдэг дээр жоохон эргэлзээд байсан. Тэгээд яг
бараг өчигдөр 2 өдрийн өмнө ч юм уу би бараг эхнийхээ нэрлүү буцаад бараг шууд унсан. Тэгээд бараг тэр нэрээрээ нээхэр бол шийцээ. Одоо ингээд яг нээгээд ингээд явж байгаа хооронд ерөнхийн нэг юм дүр төрх маань бид хоёрын яг хүсэдсэн тэр нэг уур амьсгал маань тий хүмүүс төгөх гээд байгаа юм маань ч юм уу ингээл олон юмнууд айгүйх тодорхой болох л ахalta. Ягаад тэгэхээр нөгөө би ч бас эрдэнэтэд амьдраагүй олон жил болсон. Зулаа бол эрдэнэтэд ингээд шин тий яг ийм байсан болохоор яг хэрэглэгчтэй бас яг ингээд гоё тодорхойлж ерөөсө чадахгүйсэн байхгүй. Яг хотод байсан бол магадгүй арай жоохон өөр байх байсан байж магадгүй. Гэхдээ эрдэнэтэд болохоор ингээд бид хоёрт би хэдий амьдэрдэг байсан ч гэсэндээ буцаал олон жилийн дараа ирэхэд надад ингээд жоохон шин ингээд санагдчих байгаа хгүй. Тэгээ нааг явахад чинь нэг олон кофе шоп баг байдгүйсэн. Баг нэг жил 2 жил 2 л ийсэн. Одоо л их олон болсон. Тэгээ бүгд өөрсдийнхөө үрийг ингээд хуураад өөрсдийнхөө кофе гаргадаг. Ингээд яг өөрсдийн гэсэн онцлогтой, дүр төрхтэй яг юм гоё локал газрууд бий болцсон. Тэгээд энэ дунд чинь би яг ингээд яаж бас яг өөрийн гэсэн онцлогийг бий болгоод ингээд явах уу гэдэг дээр шууд ингээд шууд ингээл дайрыг гэж хилээд орно гэхээр жоохон төсөөлөгдөхгүйсэн байхгүй. Тэгэхээр одоо л бид хоёр явцын дунд бид хоёртай их олон юмнууд бий болох бах. Тэгээд тэрийгээ гоё интерьер рүүгээ нэмж шингээгээд тэгээд эхлэх баха. Тэгээ одоо их хоёр лого могоч зуруулж чадаагүй. Би лого зуруулах гэж нэг хэлбэртэж л үзлээ. Тэгээ хэлбэртэж гэдэг нь яг лого зуруулах гэж би энэ тэндээс аягүй санаа яагаад нэг иймэрхүү гэсэн юмнууд ингээл хайгаал эсээр нэг сүулдэ бүр ингээд гэтэл нэг иймэрхүү юм ингээд хайгаад ангууд нэг л юм хоосон санагдаадсан байхгүй надаа. Нэг л нэг хүний юм олох гэж байгаа юм шиг, нэг л юм дуурайх гэж байгаа юм шиг санагдаад. Тэгээд зүгээр юм текст дээрээ фонто болол тэгэл яг текст дээрээ л юу нэг хурлсан. Тэгээд мэдээж явандаа яг тэр гоё нэг гоё майк маань гарч ирэх баха. Яг юм логоны юм гоё дүрслэл маань гарч ирээд тэгээд тэрийг бусад юмнууд руугаа ингээд баг ингээд шингээгээд ингээд явах гэж бодож байна. Гэхдээ юугаа ч олоогүй ингээд хэлсэн гэж байгаа нь бас яг юм одоогийн яг байгаа байдал дээр ингээд бэлэн болсон байгаа юм дээр бол нэг юм муудаад байгаа юм бол би байхгүй байгаа л гэж ер нь бодож байгаа өөрийнхөө хувьд. Тэгээ мэдээж хэрэглэгчд энийг шүүх бах. Тий. Надад бол сайхан тухтай л ингээл гаднаас орчихээр сайхан яг л миний хүсэжсэн юм гарсан байна. За тэг өдөр болгон би энэ хаалгаар сайхан гаднаас ажилдаа орж ирдэг байгаа. Тэг орж ирээд байнгын шиннүүдээр харах гэж хичээдэг. Өдөр болгон шиннүүдээр харж хаана юу их өстэй, юу дуттай байна гэдгийг хараад ил явдаг л та. За та хэд нэг булангаас нь харуулах юм бол яг үүдний хажууд нэг ийм 50-тай хогийн сав ер нь бол доошоогоо ингээд цаашаага дэлхэгдээд доороо хогийн савтай. Тэгээ энэ ч яг дэгтгүн зарах хэсэг маань энэ чинь ингээд байрлаж байгаа. За тэгээд ишигээ нойлын маань хэсэг. За тэгээ ишигээ болохоор манай техник хэсэг маань ингээд шууд орж ирээд энэ нэг хоосон орон зай дээр энэ хоёр сандал байрлах юм. Тэгээ энд бол яг зөвхөн хүмүүс кофегоо хүлээж авах зураа суухад нь зориулаад хийцэн юм сандлаа. За тэгээд энэний ард нэг юм бохрын хоолой байсан байхгүй. Тэгээд зүгээр далталчаар нэг юм сонио харагдаадсан болохоор наан юм 50-тай. За ийшээгээ явахаар техник нөгөө талаас бол нэг ингэж харагдчихаа. Тэгээд яг энэ нэг хоорондох зай айгуу жижиг юм шиг камерын дээр бол айгуу жижиг юм шиг харагдаж байна. Гэхдээ яг бодитоор харуул ингээд хоёр хүн наашаа цаашаа ер нь зөрчих боломжтой. Тэг яг энийг ингээ хоошин татаж болох байсан. Тэгэхээр нөгөө техник доторх зай маань айгу хумигдмал болох гэсэн байхгүй. Тэг ер нь урт хугацаагаа бодсон ч тэр ажиллах ингээ тухтай орчноо бодсон ч тэр техник доторх орон зай ер нь том байх нь илүү зөв гэж би бодсон учраас урсгалаа бодсон ч гэсэн айгу зөв гэж бодсон учраас аль болох техник ингээ наашин татаад ингээ томоор шийдэж ингээ хийсэн. За тэгээ угаасаа ингээл дутуу юмны зөндөө байгаа л та. Одоо жишээлбэл энэ хооронд хийгдэх юм маань дутуу байгаа. За тэгээ ерөнхийн манай яг ингээл хитгэн л өнгө явж байгаа нэг юм саарал хар ийм модны оруулахтай бор өнгө гэсэн ийм 3 өнгөнүүд л явж байгаа. Тэгээ нэмэгдээд мэдээж нэг
гоё ногоон нүд нэмэгдэх бах. За тэгээд тавилга маань ер нь харах юм бол ямар ч бариулгүй тэгээд ингээд надад бол яг энэ нь илүү таалагддаг. Яг кофе шоп руу ингээл орж ирээл бас хамгийн түрүүнд нөгөө өгтөж байгаа юм чинь тек байдаг шүү дээ тий. Тэнгүүт яг текний артлыг ингээ харахаар амар замбраагүй байхаар айгу тэртэй санагдаад байдаг байхгүй надад. Зарим газар ер нь нэг бүр зарим кофе шоп руу орохоор ингээд өнгө хоршил тэгэл яг тэр текний арт бүх юм ингээд 100 задгаа ил задгаа тэгэл яг хүнд гоё кофе өгчээж кофе машин амар заваа тек амар заваа тэгэл амар имэх замбраагүй тэг ингээд ямар ч харьцалгаа авахгүй тиймэрхүү юмуд харагдаад байдаг байхгүй. Тэгээ тиймэрхүү газраас бол кофе авч уун гэхэд бол угаасаа тэгэл ямар ч ихтгэл үнэмшил төрөхгүй л дээ. Тэгэл яг миний бодлоор яг кофе шоп руу хамгийн түрүүнд ингээ орж ирэхэд угаасаа тэгэл тек өгтчихэдэг. Тэгээд тэр нь яг тэр хүн за энэ газарт би итгэж кофе уух уу уухгүй юу гэдэг сэтлийг айгу хамгийн түрүүнд хүнд өгд юм шиг санагддаг. Тэгэхээр би яг техник зохион байгуулалт болоод яг ийм хүнд бас ийм хүний нүдэнд бас олон юм байхгүй ингээд нүдэнд нэг тэртэй байлгахгүй гэдэг тал дээр болох анхаарахыг хичээсэн. Техний одоо яг энэ тавиурнуудын тек ингээ хийгдэж явах, суйрлуулагдаж явах үеэр бүх тоног төхөөрөмж чинь ирсэн байвал зүгээр хийж явах үедээ яг ингээ суулгаж үзээд яг ийм хоршоод ингээд явчвал арай илүү амар байдیں۔ Ер нь өмнөх ингээл яг ганц нэг туршлагаасаа ингээ үзэхээр тек нь хийхдээ дараас нь тоног төхөөрөмжүүд нь ирэхээр нэг яаж хийж байгаа л ямар нэгэн байдлаар зүрүү үүсчихэд идэв байхгүй ингээл яаж хийж байгаа л нэг үүсчихэд идэв хааны газар нэг алдаа ингээл гарцсан л идэв байхгүй. Тэгэхгүй. Гэтэ яг надын кейсүүд тэр тийм биз юм уу мэдэхгүй. Гэтэ ер нь дийлэхтэй тэгж анзаардаг. Тэгээ тэрнээс болоод одоо манай энд нэг юм хүрэгч орж ирэх хэрэгтэй байсан байхгүй. Тэгсэн чинь энэ маань тавцсан маань богиндод хүрэгчний тавцсан маань урттай. Тэгээд ийм шинэ онгорхоо за ингээ үүсчихэд байгаа. Тэгтээ энийгээ эфтехийн шийдлээ болцсон. За одоо энэ нэг 3 юм байна. Энэ халуусны диспенсер, энэ кофе машин, тэгээд энэ мөсний машин. Энэ 3 ч бас яг зэрэг байж байгаа гэдэг шалтгаан нь бол эднэр дээр чи аягүй их нөгөө байршлаасаа шалтгаалсан нүхнүүд ухагдана. Тэгээд бохрын хоолоогоо тавирныхаа араар гүйлгэн. Тэгээд тэрэн дээрээ сангууд нь ингээл холбогдно гэдэг ч юм уу. Тэгээд ингээд зэрэг байх гол шалтгаан нь бол яг иймэрхүү л байдیں۔ Тавилга хийж байгаа хүмүүс чи юмнуудаа хийгээл явцдаг. Тэгэл араас нь тоног төхөөрөмжж ирэх юм бол хэрвээ чи ганцаараа юмаа мэдэхгүй байвал яах вэ те. Тэгэл яаж хийх юм мэдэхгүй шүү дээ. Тэгэл яаж хийж байгаа л за энд л цоолчих гээл цоолцсон чинь юмчээ ирсэн чинь ингээл жоохон зүрхнүүд үсчүүл хэцүү байхгүй. Яг уг нь бол яг би нөгөө айгу буруу төсөөлсөн байл. Энэ кофе машинаа би энэ арт ингээд тавья гэж төсөөлсөн байхгүй. Энэ арт тавих гэсэн чинь яг хэрэглэгчийн үдээс шууд тэкээс суурлуулсны дараа ингээд шууд харж эхэлж байгаа байхгүй. Хүнлүү нуруугаа хараад зогсох чи ер нь бол тэр зөв билээ гэдэг дээр ер нь бодоод тэгээд кофе машинаа шууд хажууд тийш нь шилжүүлээд тэгээд ийш нь тавьсан. Ер нь тэгээд одоо яг ингээл энчээ ингээл кофе хийгээл зогсож байна. Тэнгүүд хажууд хэрэглэгч ингээл байна тий. Бариста хүний хувьд чинь кофе хийж байгаагаа тухайн хүндээ ингээд харуулах нь гоё штэ. Надад бол тэр нь илүү гоё байдаг тий. Ингээл яг кофе машин яг бүжгэлдэг байхгүй юу кофе машинтайгаа яг өөрт мэдгэж байгаа мэдрэмжнээс амар гоё байдаг байхгүй ингээл юм шоу үзүүлж байгаа юм шиг. Ер нь тэгэл бариста хүмүүс ч юм бас нэгтлийн уран бүтээлч шүү дээ. Тэгээд ингээ харуулаа зогсох юм бас гоё байхгүй юу. Ингээд энэ хэсэг дээр нэг юм хагас дугуй хэлбэр үүсгэсэн. Тэгээ ер нь хагас дугуй хэлбэрүүд надад айгүйх ашигтай ийм талбай үүсгэж юм шиг санагддаг. Яг ийм ихт дөрвөлжин байхаар ер нь нэг юм бие энчэнэ ингээд нэг юм гацж штэ тий. Тэнгүүт ингээд хагас дугуй болоод ирэнгүүт ерөнхийдөө нэг юм биед ингээд яг таараад биеийн хөдөлгөөн таараад хоёр хүн зэрэг зогслоо гэхэд яг зэрэг ажиллаж ингэж таарч болдог ч юм уу тэгэж санагддаг болохоор би аль болох нэг дугуй хийх гэж хичээсэн. Тэгээ юг нь бол энэ хэсэг дээр яг гоё юм хандриф хийгээл бас л яг тэнд шоу хиймээр байгаа байхгүй. Тэгэл энэ хэсэг маань ер нь нэг жоохон төсөөлж яснаас яриа жоохон бүтлгүүтгтэй шиг хандах гээд явцаа. За мэдгүй. За тэгээ энэ хэсэг дээр бол манай кас орж ирээд тэгээ шоукейс маань энэ ингээ байрлаж байгаа. Яг уртлын энэ тавцсан хэсэг болвол ер нь л ийм сул чөлөөтэй байхаар тэгээд энэ нь өөрөө үйлчлүүлэгчдээд айгу тухтай байдлыг үүсгэх байхал гэж бодсон. Тэгээ яг
ийм хос орон зай. Тэгэл яг хойгоороо юмнууд нь ингээд байждаг. Тэгэл яг энэ уртлын техник яг энэ хэсэг дээр тий яг л гоё өвшүүлэгчтэйгээ юм яриад тий юу энэ ямар кофе явах уу? Юу хүсэж чинь гэл яриад зогсмоор байгаа байхгүй. Одоо яг үндсэн гол үйлчлэгийн заал маань бол энд байна. 50-тай. За энэ 50-аар бас яг энэ заалны яг энэ хог хаях юм хэсэгтэй. Тэгээд энэ дээрээ нэг юм цорог гарч ирээд хажууд нь гоё юмудаа тавиад хүмүүс заалнаас энэчнээс цэвэр ус уух боломжтой. За тэгээ энд бол бас дахиад ийм 50-рнууд байгаа. Би нэг бол номоор дүрхийг л одоо заримдаа юу л энэ ер нь бол 50-р л энэ одоогоор. Яг зарим нь бол тэгэл яг юугаар дүрхээ уссаа мэдэхгүй. Гэтэ олон жилээ бодох юм бол 50-р угаасаа хэрэгтэй. Одоо ер нь үндсэн энэ ингээ заал тэгээд техникийн заал мал дээр ингээд хоосон ханнууд, хоосон орон зайнууд ер нь бол байгаа. Тэгээ энэ нөгөө миний түрүүний хэлсэнчлэн явандаа ингээд юмнууд нэмэгдэхэд ингээд хүлээж авахын тулд бэлэн ингээд хоосон зайнууд бас байгаа шүү. Хүмүүс бас орж ирээд энэ нэг хоосон анд ингэчүүл зүгээр ч юм уу гэл юмд бол ярьдаг л та. Гэтэ тэр бол явандаа гоё юм болох хэрэгтэй юм байна шүү. Энэ яг энэ хоосон анд дээр бол нэг зурагт бол орж ирэх бах. Мэдээж кофе шопт бол зурагт бас хэрэгтэй. Ямар нэг үйл ажиллагаа хийлээ гэхэд хүмүүс бас зурагт ашигладаг. Тэгээ тэрэнд зориулаад нэг зурагт бол тавих бах. За тэгээд спикер маань тэнд нэг байна. Ер нь энэ зааланд ингээд 2 спикер. Тэгээ энийг бол яг ил копро татаад ингээд гүйлгцэн. Тэгээд надад бол энэ гоё санагддаг. Тэгээ энэ өөрөө яг нэг юм харагдахад айгүй гоё харагдаад байдаг байхгүй. Тэгээ миний хувьд яг энэ бас нэг юм шийдэл болоод байгаа юм шиг санагддаг учраас би албаар ингэж бүх юмаа ил яваад тэгээ ингээд копро ингээд татсан. Гэрэлнүүд маань бол одоогоор бол яг ийм шууд тусгалтай гэрэлнүүд ингээ хийсэн. Тэгээ энийгээ шууд ханлуугаар тусгаад үндсэн яг энэ ширээнүүд дээрээсээ яг ийм спот гэрэлнүүд ингэж тавьсан. За одоо тэр цаатлын хэсгийн тэр 3 сандал ширээн дээр бол яг нэг юм ханаасаа гарч ирсэн юм. Ханаасаа сүйрлэгдсэн. Тэгээд яг ширээн лүгөө орж ирээд ийм тусдаг. Гэхдээ тэр нь жоохон эргономиктэй хүссэн үедээ одоо энэ заалны ерөөхдөө юмнууд өөрчлөгдөөд тэг ингээд олон хүний үйл ажиллагаа хийлээ гэхэд ханлуугаа шууд хомигдчих боломжтой. Тэгээ тиймэрхүү байдлаар ер нь гэрлээ бол тийг шийдэж байгаа. Гэхдээ тэр гэрэл маань арай ирээгүй л байгаа л та. Тэгээ сандал ширээний тухай гэх юм бол за энэ нэг сандал байгаа. Та одоо мэтгэл хэлгүй кофе шопуудад ер нь дийлэнх кофе шопуудад бас байдаг болсон. Тэгээд мэдээж угсаа ингээд дотроо агуулгатай. Тэгээ кофе шопт бол агуулгах шиг хэрэгцээтэй юм бол байхгүй. Тэгээд за ширээ сандал маань ашгүй айгу хурдан үрээд ирсэн. Тэгээд яг ийм модон ийм хүрэн боронготой ийм ширээ сандал байна. Тэгэл яг л нийтлэг байдаг л ширээ сандал. Тэгээ яг би ширээ сандлыг нэлээд хайж судалж үзсэн. Тэгээ гой юм зөндөө байсан ч гэсэн нүдээр харж үзэж баримжаа авч чадахгүйс учраас тэгээд болоод сүлдээ айгүй хайж байгаа тэрэндээ бараг цахилхаад тэгээ за ер нь ингийн нэрээ явъя гэж шийдээд хийсэн. Тэгээ би ч ер нь юмны байшил сольж тэнчэнээсээ жоохон мэдрэмж авт төрлийн юм багхгүй юу. Тэгэхээр ер нь бол юмнуудын байшлыг ер нь айгүй өөрчлөх бах. Тэгээ тэр үедээ өөр шийдлүүд бас оруулж магадгүй. Тэгээ гэрэл гисэн дээр нөгөө гэрэл айгүй чухал хэсгүүдийн нэг шүү. Тэгээд яг та тэр кафе нээж байгаа бол гэрлэн дээрээ мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө аваарай. Би яг мэрэгжлийн хүнээс бас яг зөвлөгөө авахгүйсээ болоод жоох юм тухгүй нөхцөл байдал нэг хэсэг бол үүссэн. Тэгээ одоо л яг нүд маань тасаад ингээд шууд байгаа дээрээ гис ингээд шийдлээ олоод ингээд хийх гээд хичээсэн. Тэгэхээр одоогоор л хэрцэнгуй гайгүй. Тэгээ мэдээж ерөнхийн энэ гэрлэн дээр бол би дахиад гэрлэнүүд угаасан нэмнэ. За энэлийн заалыг яаж ашиглах уу гэдэг дээр бол үнэхээр хэрэгэлзээд байж байгаад энэ нэг юм шилээр төмрөөр арам зангитаад ингээд хан усгоод тэгээд энэ хэсэг дээр манай кофе хууралтын хэсэг энд хийгдэн. Тэгээ би хоёр ер нь кофегоо өөрсдөө бас хуурчий гэж бодоод ийм хөөрхөн 2 хэлийн хуурагчтай болсон хүүхдийн тоглоом шиг нийтдээ харагдаад идэв. Түрүүээс ирсэндэд 2 газар л өөрсдөө хуурдаг. Тэг ер нь бол газрууд өөрөөсдөө ингэсэн онцлогтой. Ер нь тэгэл өөрийн газрын нээж ам чи өөрийн хуурсан кофег бас ингээд ашиглаад явуулах гоё шүү дээ. Гэхдээ бусад газрын үрийг ч гэсэн бас ашиглах нь гоё. Одоо би Jax-ийн үрийг ашиглаад шууд эхэлнэ.
Тэгээд 9-нд угаасаа Jax ашиглаж байгаа газар одоо байхгүй учраас Jax-аа ингээд ашиглаж байгаа. Тэгээд ер нь кофений амтууд гоё ингээд өөр газар ингээд байгаа л тэгээ сар өөрчлөгдөөл явдаг ч юм уу мэдгүй. Тэгээд ийм гоё ш. Тиймэрхүү байвал надад амар гоё таалагдаад байдаг. Заавал нэг газраараа удах бас албатай биш шүү дээ, тий. Тэгээд би өөрөө хуураад үрээ гаргасан ч гэсэн давхар нэг өөр газрыг бас тавиад ингээ хамт ашиглаад ингээд явдаг ч юм уу. Тиймэрхүү бас байж болно. Заавал нэг газараар дагнадах шаардлага бас байхгүй. Тэгээд ийшээгээ болохоор галтгоо ер нь хийхээр төлөвлөсөн. Тэгээ энэ чинь түрүү нөгөөний багтахгүйсэн үргч маань ийшээ орж ирээд галтгооны хүрхч болоод ингээд тавигдчих жаа. Энэ нөгөө дээрээ бэлтгэлийн ширээтэй болохоор заавал тавцсан игээдэх шаардлага байхгүй. Тайжууд нь бусад юмнууд нь орж ирээд тэгээд ингээ болох баха. Тэгээ энэ өрөөнд бол мэдээж гэрэлтүүлэг гээл бас дутуу юмнууд зөндөө байна. За шалмаа нь бол нэг юм пилта байсан. Тэгээ тэр пилта нэг онцгүй байсан болохоор Cool House-аас ийм PVC ийм шал авсан. 4 давхар леертэй, тэгээ айгу зузаан, айгу бие сайтай. Тэгээ би бол шаландаа амар хайртай. Уусаа шалмаа айгу гоё байсан. Тэгээ одоо энэ бол ингээд амар нүл тоос болоод амар бохирдчихжээ. Тэгээ угаасны дараа бүр гоё болох баха. Энэ шалны хамгийн их таалагдсан юм болохоор нөгөө мод болон чулууны холцтой идэлгийн амар сайн даадаг. Тэгээд хамгийн доотлын леер нь болохоор яг ийм орчны дууг ингээд тодорхой хэмжээнд тусгаарлаж өгдөг. Тэгээд тэр нь айгүй таалагдсан. Хан яагаад нөгөө би чадна гэж түрүү хэлсэн гэхээр одоо манай энэ хаан жишээлбэл яг ийм шууд замаскара пигмент хольж өнгө гаргаад тэгээ шууд ийм фактор үүсгээ шууд ингээд хийцэн байхгүй хамаагүй. Тэгээ яг хүмүүс хэлжлээ байгаа юм л да. Ингээл гоё жоох урлаглаг хийчихгүй байсан ингээл тиймэрхүү юмнууд хэлсэн юмнууд бас байгаа. Тэрийг би хүлээж авсан. Дараа нь бодсон. Тэр нь тэгэл яг өөртөөхөө дуураар тэгэлсэн. Жинхэнэ дуураараа ашигласан юм бол манай хан тааз хоёр байгаа. Тэг ер нь яг ийм цолгоо тэгшгэн өгөө хан байснаас ийм байсан арай дээр гэж би бодсон. Тэгээ одоо л чи ингээл барилгын ер нь туслах материалаар л шийдсэн юм баггүй. Тэгээ одоо манай яг нөгөө юм хийж байгаа ах хүртэл ингээл амар гайхаал. Би ийм өгөө тэгшгэн юм хийдэг хүн ийм ардаас сардаас ийм хийж чадахгүй гэдсэн. Одоо тэгээ хийснийхаа дараа ингээл бүх гэрэл мэрлэн тавигдаалан гот чиний яриад ирснийг одоо л ойлголоо гэдэг ч аахгүй. За тэгээ одоо жишээлбэл энд нэг хийж байгаа төмөр байна. Энийг ингээ бодъё гэдгсэн. Тэгэхээр би бодохгүй энэ чигээр нь орхих гэд хэлсэн. Тэгээ одоо энэ маань жишээлбэл ингээл зимэфтэйгээ ингээл байж байгаа байхгүй. Ингээ саарлж өнгөтэй. Энэ нь бол ингээл надаа амар ингээ таалагдаад. Тэгээ юм болгоныг заавал далтлаад будаад нэг юм өнгө гаргаж ирэх хэвээр эсвэл нэг юм өөгүй болох хэвээр биш. Зүгээр одоо энд ашиглаж байгаа яг ийм зарим нэг юмнууд нь зүгээр л өөрөө ингээл байх нь надад амар таалагдсан учраас гэх юм уу. Тэгээ ингээд орхисон байгаа. За ерөнхийдөө яг нэг иймэрхүү процесстэй бид нар одоо явж байна. Одоо энэ дээр дахиж гоё юмнууд маань нэмэгдээд улам сайхан болно бол. Тэгээд тэр үед нь дахиад гоё харуулна. Тэгээ би нөгөө осмоттой болсноос хойш ерөөсөө дөрөвтэй бичлэг хийж чадахгүй л байсан. Тэгээд яг миний авдаг релний дүрсэд яг осмо яг нэг л болчихгүй байсан ахгүй. Тэгээ угаасаа ингэж нэг юм блог маягтай юм хийхгүй л бол ашиглаж чадахгүй байсан учраас хийлээ. Тэгээ би чи камерны юм ярьж чаддаг хүн бол биш юм байлээ. Би зөндөө олон бичлэг хийж зөндөө олон устгасан. За тэгээ эцэст нь хэлэхэд эрдэнтдээ ирэхэд сайхан байна. Эрдэнтдээ ирээд төгжрлгүү бүх юмэр би бол 100 айл руу 100 айл руу 1000 явж байгаа. Угаасаа ямар ч хугацаа зарцуулахгүй учраас сайхан стрессгүй тийм гоё яана. Тэгээ зулайтай нөгөө хотод хүүхэд маань төрөөгөөсөн бол яг хотод байгаад л явах байсан л хальтаа. Тэгээд яхахааргүй хүүхэд төрсөн учраас нүүе гэж шийдээд тэгээ нөгсөн. Тэгээд угаасаа тэгээл нэг хотод ажлаас бусдаар бол тэгээл яг юм хорогдоод байсан юм ерөөсөй байхгүй болцсон. Бид хоёр чинь ажлаа тараад шууд гэртээ ярьдаг. Тэгэл нэг янз бүрийн хийж байгаа активити ч байхгүй болвол тэг гол юм тэгэл яаж төгжрөл донд гарч явна гэдгээс л бүр төгшөөгөө л хэцүү байсан. Тэгэл машингуу явлаа ч гэсэн тэгэл алхаал явсан ч гэсэн гэрээсээ гарангууд ингээл хүний явган зам нь хүртэл хэцүү, алхаж явхад хэцүү. Тийм. Тэг хүн ер нь гэрээсээ гарлал тэгэл хотод бол ямар нэгэн байдлаар стресс шууд ингээл орж ирж байгаа шүү дээ.
Яг нь мэдээж өдөр тутамдаа ингээл хүний амьдрал стресс болж байдаг л та. Уусаа болдог шүү дээ. Дөндөл юм ашигтай юмнууд ингээ байгаа. Гэхдээ хотод бол тэр бол хүний хэвийн хэмжээнээс бол шууд хитэрж байгаа. Хүн зүгээр явж байхад майч хийгээл стресс орж ирж байгаа тийм нэг шүү дээ. За миний микрофоны зэнийг босчлаа. Тэгэхээр bye bye.